Нөхдөө бид одоо 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 7 дугаар сар хүртэлх нарны зай нөхөн олгоор тараах гэж байна. Яндарун 3000 yen. Яндарун Нэрээ биччих. Тэгээд мөнгөө талаад авчих. Шин тохоо аялал жуулчлалын шин тосхон 50 оршин суугчтай бөгөөд өрхвөр жилийн 3000 юаныг 20 жилийн турш авах боломжтой. Нэгэн цагт дээрээс төөнөн ад үзэгдэж байсан хурц нар нь өдгөө тосхныхны алган дээр ашиг өгөөж болон ирж байгаа нь энэ. Энэ бол нарнаас бидэнд хайрлсан хөв хишиг юм хэмээн тэд хошигнон ярьдаг. Нөхөн олгоор олгож байгаа болохоор бидний цахилгааны төлбөрийг хэмнэж байна. Тэнгэр элсэн цөлийн захад оршдог шин тохоо аялал жуулчлалын шин тосхон 2016 онд байгуулагдсан бөгөөд ядуу зүдүү орлого багтаа малчид тараачдыг энд нүүлгэн суурьшүүлж тогтмол орлоготой золгуулжээ. Тогтмол орлогынх нь эхлэл болгож айл болгоны дээвэр хашаан хооронд нарны зайн хавтан суйрлуулав. Малчин тариачдад жил болгон 1,300,000 юаны нөхөн олгорыг 20 жил дараалан олгох болно. Нарны зайгаар нөхөн олгор олгох төслийг Лөвөнжингийн баг хариуцав. Төсөл нь шин тохоо аялал жуулчлалын шин тосхонд нарнаас цахилгаан эрчим хүч гаргах ажлыг багтаасан бөгөөд 10 мегаваттын хүчин чадалтай нарны зайн цахилгаан станц барих төлөвлөгөөтэй. Төслийн хамгийн чухал үүрэг бол элсийг тогтворжуулан экологийг сайжруулах юм. Бидний энэ тарьж суулгасан бүгд сэндэн мод гэдэг ургамал салхи ихтэй болохоор бүгд салхинд хийсэн. Бас бид усаа цаг тухайд нөхөж чадаагүй л дээ. Цахилгаан станц байгуулсан өдрөөс эхлэн Лөвөнжингийн баг элсэн цөлд янз бүрийн ургамал тарих гэж оролдсон боловч ихэнх нь бүтлгүйдсэн. Хятад улсад дөрвт ордог тэнгэр элс нь дундаж сэрвэн уур амьсгалтай бүсэд хамаарах бөгөөд нийт 70 гаруй хувь нь элсэн манханд хучигдсан. Салхи ихтэй хур дундас багтай. Жилийн хур дундасны хэмжээ нь өдөрт 20 мм л байдаг. Энэ нь экологийн хувьд Хятадын хамгийн эмзэг, цөлжилтэн туйлын ноцтой, байгалийн нөхцлөөрч мөн хамгийн хүнд, нөхөн сэргээхэд нэн хүндрэлтэй бүсийн нэг юм. Энэ нутгийн хувьд найдваргүйтэй тариад ч ургахгүй ойлгомжтой, салхич ихтэй. Нөхцөл нь хүнд ч гэсэн бид нэг арга олох л ёстой. Заавал энэ газрыг ногооруулах болно. Нэг хаалга хаалттай байхад нөгөө цонх нээлттэй байдаг нь хөв тавилангийн нэг ёроол юм. Тэнгэр элсэн цөлийн гол гамшиг нь элсэн шуургач гэлээ энтхийн гэрэл дулааны нөөц нь маш их. Нарны байнгын тусгал жилдээ дунджаар 3181 цаг. Энерги нь 150,000 калори сентиметр квадрат. 10 хэмээс дээш үр дүнтэй хоримтлогдсон дулааны нөөц 3289.1 хэмд хүрдэг учраас цахилгаан гаргахад өөрмөц нөхцөлийг бүрдүүлв. Жижиг машинаар орж иж чадахгүй. Мөн бартаа замын тусгай машин шаардлагатай. Том машинаар олон цаг донслохсоор ирээд нарны зайн цахилгаан станцыг энд байгуулна гэсэн. Эрдэмтдийн шалгуурыг давж 68 сая гаруй юанийн хөрөнгө оруулалттай нарны зайн цахилгаан станц тэнгэр элсэн цөлд сөндөрлөв. Хамгийн том бэрхшээл нь нэг талдаа чадлаараа хичээж байхад нөгөө талд нь зоргоороо шуурсаар байдаг. Энэ эсхийг тэр жигээрээ бүгдийг нь тэгшилсэн байхад 1-2 сарын дараа элсэн аваалга эсвэл нөх болчихно. Маюун Чоу бол нарны зайн цахилгаан станцын инженер. Цахилгаан станцыг анх байгуулах үеэс одоогийн ашиглалт засвар үйлчилгээний бүх явцын гэрч болсоор ирсэн. Анх хүндрэл бэрхшээл ямархуу байсныг тэр тодоос тод санаж байна. Нарны зайн хавтангийн суурийг тогтоох гэж ёстой тархиан гачлахсан хэмээн тэрээр дурсав. Энийг хараа нөх болчихсон байгаа үсттэй. 40 орчим сантиметрийн нөх гарсан байна. Засаж янзлахгүй бол нарны зайн суурь нь урагшаа хазааж явандаа бүр унах магадaltaй. Маюун Чоунаар суурийг бэхлэх янз бүрийн арга ботсон ч үр дүнг нь тийм ч сайн байсангүй. Тэд хавтангаан бэхлэхэд санаа зовж байхад хуучин нарны хавтангийн хүчин чадал шинэ хавтантай харьцуулахад муудаж буйг тус станцын техникчид хэдийнэ анзаарчээ. Удаан судалсны эцэст олон жил тасралтгүй нүцсэн элсэн шуургатай холбоотой гэдгийг тогтоов. 3 кВт инвертер нь өдөрт 200 кВт цахилгаан гаргадаг.
хавтан дээр хийсэн шороо нь цахилгааны чанарыг 20-30% нөлөөлдөг. Энэ цахилгааны үйлдвэрлэлд тохиолдож буй маш тустай хүндрэл юм. Хавтангийн тоос шороог арилгах нь юунаас чухал ажил болов. Хамгийн сайн арга нь нарны зайн хавтанг тогтмол цагаар угааж цэвэрлэх юм. Харин элсэн цөлд тусал ус ам амьдралын үндэсийг тэтгэн гэдгийг хэн ч мэдээгүй юм. Бид угааж цэвэрлсэн хавтангаа ирэхээр очиход доор нь тусаалыг дагаад өв сургачихсан байсан. Нүдэнд өртөмгүй энэ бяцхан өвс бутнууд эрвийхэд жигүр ургуулах шиг энэхүү цөлд өөр бас нэгэн экологийн төслийг эхлүүлнэ гэж Маюн Човгийн зүйдэнд ч ороогүй билээ. Хавтанг угааснаас үйдээд Маюн Чов нар хавтангуудынхаа хооронд туслын хоолой, усалгааны төхөөрөмж өгсөрч ганд тэсвэртэй өвсний үр тарих болов. Зэрлэг өвс ургаж нэмэгдэхийн хэрээр жаргал дагсан зовлонч бас нүүрлэв. Өвс бут хит өндөрсөх нь цахилгаан станцын аюулгүй байдалд хохирол учруулах бий гэж Маюн Чов нар санаа зовж байлаа. Сүнли Чов нарны зайн цахилгаан станцын хангамжийн албанд ажилладаг. Лёвэнжингийн багт орж ажиллахаас өмнө тэрээр тосхондоо мал үржилийн ажил эрхэлдэг байв. Цахилгаан станц өвсөө шийдэж чадахгүй байна гэхийг сонсоод хонин сүргээ туугаад иржээ. Энэ өвсийг та нар тарьсан юм уу? Энэ зэрлэг өвс. Энэ харин шарилж бид өөрсдөө тарьсан юм. Таримлууд бүр ийм өндөр ургасан юм уу? Тий, энэ бас шарилж. Нарны зайн цахилгаан станцын экологс хэрэгж байгаа хэдий ч болгоомжлох үүднээс Сүнли Чов нар өвсөн хадаж хашаалан мал уруулах аргыг ашиглав. Тэд цахилгаан станцаа хэд хэдэн хэсэгт хувааж ээлж дараагаар өвсийг хадах болсноор өвс өндөр ургаж хавтанд хохирол учруулахгүй болсны зэрэгцээ бэлчээрийн нөөцөгч зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгөв. Энэ газар ихэндээ тариалан болон бэлчээрийн мөрс байсан. Ер нь бол мал үржүүлгийн голлох бүсэлтэй сүлжит хүндрсний дараа малын хамгаалах өвсгөө болсон. Тэгээ малчид аргагүй ихэнд нүүцгээсэндээ. Шин тохоо өмнө нь уламжлалт бэлчээрийн тосгон байсан юм. Хэдэн 10 жилийн турш цөөлжиж, бэлчээр муудаж, мал маллах хүн улам цөөрөв. Нарны зайн станц байгуулснаас хойш малчид хуучин бууцандан эргэн ирж малаан өсгөн суух болов. Нарны зайн станц байгуулснаас хойш хавтангийн дор өвс тацгааж, эдийн засгийн эргэлтэнд оруулаад өвсийг бид өөрсдөө хадаж, хониод ижих болсон. Нутгийн малчид ялгаагүй тэд бас хадлангийн газартай болцоосон. Шин тохоо аялал жуулчлалын шин тосхон нь Альшаагийн аялал жуулчлалын ивэнтүүд зохиогддог газраас холгүй учраас тосхны малчид хуваараа жуулчин хүлээн авч орон нутгийнхаа эдийн засагт дэм болж байна. Энэ боломжийг олж харсан Солонгоо малчин болох нь ирээдүйтэй хэмээн бодон хонь нэмж авчээ. Хөөрхөн байгаа зү. Хид онж байгаа вэ? Хэдэн л хонж байна. 3 гарсны 2-8 үлдсэн. Танаа хэдэн онтой вэ? Ишээ ороод хараарай 40-50 тонтой. Хуучныг бодвол одоо сайхан болсон. Өвс бордоо асуудал ялла шүү дээ. Хонь маллвал гаднаас өвс судалдан авдаг байсан. Гэвтэл одоо өвсдөө олчихлоо. Гаднаас царай алтхааргүй боллоо. Солонгоо хониоч маллаж нөгөө дээгүүр бас гарын ураан ашиглан тосхны малчид тараачид болон гадны жуулчдад орон нутгийн онцлогтой хайрсан боов хийж зарснаар амьдрал нь өндийж сэргэв.
Намрын дунд сарын 15-нд хүмүүс их авдаг. Би 300 зарсан. Байгаль сэргсэн, амьдрал сайжирсан, бүгд л сайжирсан. Мааюн Чоугийн баг нарны хавтангийн өнцгийг улирлд нэг удаа тохируулдаг. Хавтангийн өнцгийн цахилгаан гаргахад үзүүлэх нөлөөг тоомсорлохгүй байж болохгүй. Өнцгийг тааруулснаар нарны элчийг хамгийн ихээр шингээж цахилгаан гаргах хүчин чадлыг дээшлүүлдэг. Ихчийн ардаа өнцгийг нь тохируулчлаа. 40 градус болгосон. Энэ өнцөг болчихлоо. 10 дугаар сард дахиад өвлийн өнцгийг тохируулнаа. Хамгийн гол нь цахилгааны чанарт маань эргэр нөлөөлнө. Нар хавтан дээр эгц тусах үед цахилгаан их гаргадаг хэмээн тэрээр бидэнд ярьсан юм. Алшаа зүүн хошуунд хавар зууны улирлд нарны өндрийн өнцөг харьцангуй дээгүр байдаг тул хавтангийн өнцгийг буулгах ёстой. Харин намар өвлийн улирлд эсрэгээр хавтанг өндөрсгөх шаардлагатай. Жил 4 удаа тохируулах шаардлагатай. 20 градус, 40 градус, 55 градус гихшлэн 3 янзаар тохируулдаг. Шинэ эрчим хүчийг хөгжүүлэх нь одоо цагт дэлхийн улс орнуудын эрчим хүчний хөгжлийн чухал зорилт болоод байна. Хятад улс нүүрс дөрөгч багтаа эрчим хүчний өөрчлөлтийг ахиулах зорилтоо биелүүлэхийн тулд нар салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрт суурилсан шинэ эрчим хүчийг хөгжүүлж байна. Шинэ эрчим хүч экологийн засаглалыг дэмжих үүднээс цөлийн үйлдвэрлэлийн онцлог тохирсон газар тариалан мал аж ахуйг хөгжүүлэх талаар бид ажилласаар байна. Юунд төрөнд бид салхинаас хамгаалж, элсийг докторжуулах ногоон бүс байгуулж, үүнийхээ үндсэн дээр нар салхины эрчим хүчинд түшгэлсэн баазтай болно. Шинэ эрчим хүчний хөгжилтэй уялдуулан экологийг хамгаалж, ард иргэдийн амжиргааг сайжруулж, үүний зэрэгцээ үйлдвэрлэлийг ч бас хөгжүүлнэ. Энэхүү 10 мегаваттын хүчин чадалтай станц нь элс тогтоох салхинаас хамгаалах үүрэгтэйгээс гадна жил бүр 11.4 сая киловатт цаг цэвэр эрчим хүч гаргаж 8,000 тонн нүүрс хэмнэх боломжтой болж жилд нүүрс төрөгчийн хэн ялгарлыг 10,000 тонноор бууруулж байна. Нарны зан харьцангуй их талбайг хамардаг. Салхины цахилгаан үүсгэр шиг ганцхан сүртэйсэн бол амар ахгүй. Өөр хүчин зүйл нөлөөнд автахгүй амар. Бидний хувьд одоо жишээлбэл 200 гадалбаагаар бүгдийг нь тэгшилтэд ногооруулах шаардлагатай. Бас элсийг тогтоох үүрэгтэй. Орон нутгийн экологийн нөхөн сэргээлтэнд үнэхээр сайн нөлөөлж байна. Нарны зайн станц байгуулснаар цэвэр эрчим хүчээр хангаж, эдийн засгийн өрөөгөөжөн өгч, цөлжилттэй тэмцэхэд дамаар оролцсон болохоор нэг сумаар 3 туулай буутсан явдал болов. Хавтангаар тог гаргаж, хавтангийн дунд мод тарьж, хавтангийн доор нөхөн сэргээх энэхүү загвар нь алшаа зүүн хошуунд үндсээ суулгаж, үрээн соёолуулж байна.